Та бүдийнхэн өнөөдрийн амгалан айлтгая. Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн 02 тоод дүгнэлтийн үндэслэж шүүхийн тухай хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хэргийг шүүгд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслүүдийг хойшлуулъя гэсэн ийм байр сууриас өнөөдөр үг хэлж байна. Монгол улсын үндсэн хуулийн цэц гэдэг энэ байгууллага өнөөдөр ер нь ямар байгууллага болчиход байна. Монгол улсын үндсэн хууль зөрчөөгүй гэчээд Монгол улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг төдөлжүүлсэн. Энд ямар нуугдаад байна? Энэ төдөлжүүлж байгаад ямар хэрэг маргааныг дээд шүүхтэр аваад шийдэх ийм хүсэл зориг лобби яваад байна. Айгүй том харалттай асуудал байна. Монгол улсын үндсэн хуулийн цэц энэ хуулиудын заалтуудыг төдөлжүүлэхдээ 2023 оны 12 сарын 23-ны өдрөөс төдөлжүүлнэ гэсэн. 2023 оны 12 сарын 23-ны өдөр төдөлжүүлсэн юмыг өнөөдөр яхаар улсын хурал хууль гаргаж хэлцдэг. Төдөлжүүлсний дараа энэ хэлцэх ёстой шүү дээ. Энэ хооронд ямар юм шийдэх гээд байна? Ямар юм шийдэх гээд байна? Ямар юмыг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр шийдвэрлэх ийм тохироо явагдаад байна гэж хардж байна. Энэ том уул уурхайтай холбоотой олон маргаан байгаа гэсэн. Монгол улсын шүүхийн тухай хууль, үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн тухай би олон удаа байр суурь илэрхийлж байсан. Шударга шүүхээр шүүлгэх, давж заалдах, эрхээ хангах энэ асуудал чинь үнэхээр үндсэн хууль зөрчсөн тодорхой шүү дээ. Тэгтэл Монгол улсын үндсэн хуулийн тухай хуулинд үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэлт гаргачаад өнөөдөр шүүхийн тухай, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиудын заалтуудыг төдөлжүүлж байгаа нь өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн асуудлыг өнөөдөр улсын хуралд авч үзэх шаардлага үүсэж байна гэж ойлгож байгаа. Монгол улсын үндсэн хуулийн цэцэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн дээр үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэлт гаргачаад хэрэг маргааныг төдөлжүүлдэг ийм ямар шүүхийн практикийг өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн цэц оруулж ирж байна. 12 сарын 23-нд төдөлжүүлсэн асуудлыг өнөөдөр яхаар улсын хурал авч хэлцдэг. Төдөлжүүлсэн заалтыг чинь өнөөдөр улсын хурал хэлцдэг үстэй. Тэр 12 сарын 23-наас хойш хэлцсэн л да энэ асуудлыг. Урдчлаад энэ хооронд 12 өнөөдөр чинь 6 сарын 15 энэ 6 сарын хугацаанд юу хийх гээд байна? Цэцтэй нийлж, дээд шүүхтэй нийлж, улсын хурал маань юу хийх гээд байна? Энийг ард түмдээ хэлье. Ийм зарчимгүй, ийм хууль хэрэглээний нэгдсэн хэрэглэгээ, хүний эрх, шүүхэд шударга шүүхээр шүүлгэх, шүүх хараат бус байх энэ зарчимд алдагдсаар байгаад өнөөдөр шүүхт итгэл, төрд итгэх итгэл чинь байхгүй болсон шүү дээ. Тэрний нэг хамгийн тод жишээ бол өнөөдөр энэ асуудал болж байна. 12 сард хүртэл 6 сарын хугацаанд энэ асуудлыг төдөлжүүлэлгүй бай, тэр хооронд хулгай луурай хийж авцгаа гэдэг ийм байдлаар үндсэн хуулийн цэц хандсан гэж ойлгож байгаа. Монгол улсын дээд шүүгч гэсэн өнөөдөр энэ бүх хуулийг тайлбарласан дээд шүүхийн тайлбар гэж байхгүй штэ. 3 хуулийг. Гэтэл өнөөдөр альва хууль маргааныг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэхдээ Монгол улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг хэрэглэнэ гэж байгаа. Тэгвэл бүх энэ хуулиудаа Монгол улсын дээд шүүх тайлбарлах хэрэгтэй. Ингэж хууль бид нар гурилдаж ийм хулгай хийж болохгүй. Энд ямар асуудал явагдаад байна? Энэ дээр улсын хурал